За аюултай тэмцэх газарлан багш судлаач нар хамтран боловсролын байгууллагуудад өмчийн хэлбэрээс нь хамаарч сурагчдын зан төлөвийн судалгааг хийсэн байна. Мэдээллийн дэлгэрэнгүй одоо хүргье. Бие хүн болон төлөвшөж байгаа өсвөр насныхны зан төлөвт авилгалтай тэмцэх газраас судалгаа хийсэн байна. Уг судалгаагаар хэр зэрэг шударга зан чанартай байна вэ гэдгийг сурч буй сургуулийн өмчийн хэлбэрээс нь хамаарч ялгаатай байгаа эсхийг илэрхийлэхийг зоржээ. Судалгаагаар төрийн өмчийн сургуулиудад суралцагчдын шударга байдлын төвшин хувийн хвшлийн сургуулийн сурагчдаас бага үнэлэгджээ. Сургуулийн орчин байд юм уу одоо бас нэг тодорхой нөхцөл байдлууд нөлөөлж байна. Сургалтын систем, соёл, сургуулийн орчин, соёл гэдэг юм уу ийм зүйлүүд бас нөлөөлж байгаа юм байна. За ер нь эцэг эхчүүд бол хүүхдийн боловсролд анхаарах цаг завд бас нэлээд тутмаг тал. Энэ нь бол хүүхдийн шударга байдалд нөлөөлдөг. За мөн сургалтын үйл явцыг ойлгодгүй, зарим эцэг эхчүүд хөтөлбөрийн агуулгыг мэддэггүй. За хүүхдийн гэрийн даалгаврыг одоо шалгахгүй, хамтарч хийлцэхгүйгээр орхигддог. Энэ асуудал бол өөрөө бас хүүхдийн шударга байдлын түвшинд нөлөөлдөг ийм үзүүлэлт гэж харагдаж байна. Хүүхдийн хүмүүжилд хамгийн том нөлөө үзүүлдэг зүйл бол гэр бүлийн орчин. Гол нь хүүхэд ямар сургуульд сурч байгаагаас үл хамааран шударга зан чанартай зөв хүн болон төлөвшгөн чухал. Гэвч бодит байдалд амьдралын орчин нөхцөл хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж байгаа нь энэхүү судалгаагаар илэрхийлэгдэж байгаа юм а. Ялангуяа хувийн сургууль бол тэр доорн барс нөгөө арга хэмжээг нь авчдаг тий шударга бүсэл гараад ирэх юм бол гэтэл манай нөгөө улсын сургуулиуд хүүхдүүд арай хүрээлэхтэй за кейс бас аюу хүнд кейс учраас тэр бүрийг нэг бүрчлэн ингээл кейс жишээ болгоод засч залруулаад тэр доор шийдэхэд нэг хугацаа их шаарддаг. Тэгэхээр нөгөө асуудлын уялдаа холбоо асуудлыг шийдвэрлэх хугацаа юм харилцан адилгүй учраас одоо улсын сургууль байгаа хүмүүс ийм ялгаас байгаах гэж бодож. Бид нэр бичлэг, сошиалын бичлэг, за тэгээд онлайн мэдээллийг бол интернетээс их сурвалж номоос ер нь бол авдаг. За яг шударга ёсны ном барийг ивэл бас жоохон хэцүү. Яг багш нарт биднэрт биелэн хөтөлбөр төлөвлөгөө өгдөг. Яг бид нар бие дааж нэмэлтээр интернетээс нэлээд бичлэг үзэж шийддэг. 2020-оос 2022 он хүртэлх хугацаанд төрийн өмчийн сургуулийн суралцагчдын шударга байдлын үнэлгээ өндөр байсан бол 2023 оноос хойш тасралтгүй буурчээ. Үүнд хувийн хвшлийн сургуулиудад суралцагчдын ёс зүйтэй холбоотой асуудлыг хугацаа алдалгүй шийдвэрлэж эцэг эх хүүхдүүдтэй сэтгэл зүйчээр дамжуулан ярилцдаг нь хөгжил төлөвшил эерэг нөлөө үзүүлсэн гэж тайлбарлаж байна. Харин энэ сэдвийн хүрээнд сурагчид шударга ёсны тухай ойлголт мэдээллийг хэрхэн олж авдгаа хуваалцлаа. Агуулгын талаар заахтаа тэр нэг хвчлэн нөгөө нийгэмчин шударга байдлын талаар улс төр мөрийн талаар байдаг болохоор тэн дээр л хардаг. Facebook өдрөөс л олж байгаа юм да. Тий. Ер нь тэгэл сургууль гэж боддог. Сургуулийн орчин дээр сургуулийн одоо хичээлийн хөтөлбөр илүү нөлөөлдөг гэж харж байна. Тий. Олон хүүхдүүдтэй болохоор тэгэл илүү шударга илүү байна л болов. Монголын ирээдүй болсон хүүхэд багчууд шударга зан чанартай болж өсч хөгжиж байна уу гэдгийг авилгалтай тэмцэх газраас энэхүү амжиргааны төвшин боловсролын ялгаатай байдал хэрхэн нөлөөлж байгааг жил бүр тогтоодог байна. 2024 оны судалгааны үр дүнд багш нарыг чадварчуулж хүүхдүүдэд онлын мэдлэгийг амьдралд илүү ойр практик байдлаар ойлгуулах сургалтын хөтөлбөр боловсруулах мөн эцэг эх асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх зэрэг зөвлөмжүүдийг өгсөн байна.